Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бэлтгэн хүргэдэг 3 асуулт 3 минут мэдээллийн цагаар бид их эцэг олон хүүхэдтэй аав ээжүүдэд тэтгэмж олгох хуулийн хэрэгжилтийн талаар мэдээллийг бэлтгэлээ. Цалинтай ээж хөтөлбөрт хичнээн эргэн хамрагдсан бэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө. Монгол Улсын засгийн газраас 3 хүртэлх насны хүүхдэд асарч байгаа ээжүүдэд нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 0-3 хүртэлх насны хүүхдэд асарч байгаа ээжүүд маань цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж сар бүр 50,000 төгрөгийн тэтгэмжийг авч эхэлсэн. Харин 2021 онд тус хуулийн зарим нэг заалтуудад их гэсний ард эцэг гэдэг үгийг нэмснээр аавууд мөн энэ цалинтай ээж тэтгэмжид хамрагдах боломжтой болсон юм а. Өөрөөр хэлэх юм бол 0-3 хүртэлх насны хүүхдэд асарч байгаа аав ээж хоёрын аль нэг нь тус тэтгэмжид хамрагдах боломжтой болсон. Хүүхэд 3 нас хүрсэн тохиолдолд мөн хүүхдэд асарч байсан аав ээж хоёр ажилд орж нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн тохиолдолд зогсож байгаа юм а. За тус тэтгэмжид 2022 оны 3 дугаар сарын байдлаар 159.2 мянган эргэн хамрагдсанаас 3700 аавууд байна. Жирэмсийн тэтгэмж болон өрх толгоос эцгээхэд олгох тэтгэмжийн талаар мэдээлэл өгнө. Жирэмсийн 5 сартаагаас эхлээд төрөх хүртэл жирэмсийн их маань сар бүр 40,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. За цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байгаад жирэмсэн болсон тохиолдолд жирэмсэн ихийн 40,000 төгрөгийн тэтгэмжийг давхар авах боломжтой юм. Харин нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амарсны тэтгэмж авах эрх үүссэн тохиолдолд цалинтай ээжийн тэтгэмжийг давхар авах боломжгүй юм а. Мөн хуулийн дагуу олгож байгаа басны тэтгэмж бол өргөдлгөөсөн эцэгт олгох тэтгэмж юм а. За өмнө нь 0-14 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өргөдлгөөсөн эцэгт жилдээ нэг удаа 120,000 төгрөгийн амжиргаа дэмжих мөнгөнд тэтгэмж олгодог байсан бол тус хуулийн өөрчлөлтөөр 0-18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өргөдлгөөсөн их эцэгт улирал бүр хөдөлмөрийн үлсний доод хэмжээгээр буюу 420,000 төгрөгийн тэтгэмжийг олгож эхэлсэн. 2022 оны 3 дугаар сарын байдлаар тус тэтгэмжид 7.1 мянган өргөдлгөөсөн их эцэг хамрагдсан байна. Дээрх тэтгэмжүүдэд хэрхэн хамрагдах вэ? Тус хуульд заасан тэтгэмжид хамрагдахыг хүссэн иргэд маань захимаар хүсэлтээ гаргаж болно. Төрийн үйлчлэгээний түүц машин, Монголиа CGM, баримт CGM, халамж CGM зэрэг аппликейшн болон сайтуудад хандан захимаар хүсэлтээ гаргах боломжтой. Захимаар хүсэлтээ гаргах боломжгүй иргэд маань сум хорооны хөдөлмөр халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн дээр өөрийн биеэр очин хүсэлтээ гарган тэтгэмжид хамрах боломжтой юм а.